За манифестийн асуулт хариултын бичлэг маань ингээд эхэлж байна. Нэг илүү 2-7 хоногийн өмнө би Talking Toddler саягийнхаа юун дээр story дээр юу манифест хиймээр байгаа вэ? Би тип байвал валцъя гэж стори оруулсан. Тэгээ зөндөө их хариулт ирсэн. Тэгээ яг би өөрөө хариулаад бичих гэсэн чинь бүр маш урт юм бичгээд бичиж дуусахгүй зөндөө их стори болох гэсэн болохоор за зүгээр яриад бичлэг болгоод оруулах юм бол надад ч амар бас бусад сонсож байгаа хүмүүстээ үзэж байгаа уншиж байгаа хүмүүстээ амар юм байна гэж бодсон болохоор ингээд бичлэг болгоод оруулж байна. Зөндөө олон төрлийн манифест хиймээр байгаа юунууд хариултууд ирсэн. Тэгээд би яг хариулж чадахыгаа хариулаад чадахгүйгээ дараа нь дахиад жоохон уншиж мэддэг болж жогоод тэгээд үргэлжлүүлээд оруулъя гэж бодож байна. За зөндөө олон төрлийн хариултууд ирсэн байсан. Ажил, байр, машин, аялал тэгээд эрүүл мэнд, мөнгө гэл зөндөө олон асуултууд ирсэн. Тэгэхээр хамгийн олон ирсэн нь болохоор ажил, карьерийн амжилт, бизнесийн амжилт гэдэг асуултууд зөндөө ирсэн байсан. Тэгэхээр би манифест хиймээр байгаа бол бүгдээрээ өөртөө гоё манифестийн дэвтэр нээгээд шин дэвтэр аваад тэр дэвтэр дээрээ зөвхөн хүсэж байгаа, мөрөөдөж байгаа, талархаж байгаа сайн сайхан зүйлсүүдээ ойлгож байгаа, сурж байгаа тиймэрхүү гоё гоё юмнуудаа бичдэг дэвтэр нээгээд тэгээ би бол тэр дэвтэртээ яг зориулж үзэг бас авч исэн. Тэгээд тэр дэвтэр дээр зөвхөн яг тэр үзгээр бичнэ гэд өөрийнхөө сэтгэл, энерги, цаг хугацааг зориулж бичдэг тийм гоё одоо өнгө үзэмжтэй ахын бол бас бүр гоё тийм дэвтэр нэгээрээ тэгээ тэр дэвтэр дээр мөрөөдлөө манифест хийхийг хүсэж байгаа зүйлээ бичихтэй аль хэдийн биелчихсэн болгож өнгөрсөн цаг дээр бичих хэрэгтэй. Тэгээд би яг тэр дэвтрээ аваад хамгийн ихэнд юу хийжсэн бэ гэхээр за намайг Цэнт сүрэн гэдэг би нөхөр хоёр хүүхдийн хамт ийм газар амьдардаг ийм одоо мэрэгчлээ ийм ажил хийдэг хүн гэдэг ингээ өөрийнхөө үнэн бодит байдлыг мөрөөдөлтөөгөө ингээ холбоод аль хэдийн үнэн болоод би илчгсэн болгож бичээд те би өдөр алга ийм юм хийдэг ийм ажилтаа энэгээрээ би ийм олон мянган хүмүүст тусалсан гэдэг ч юм уу тэгж гой мөрөөдөж бичсэн. Тэгэхээр ажил карьерийн хувьд энэ дээрээ юу гэж бичиж болох вэ гэхээр за би ийм байгууллагт те эсвэл ямар байгууллага гэдгийг сонгоогүй юм бол иймэрхүү төрлийн бизнес эрхэлдэг байгууллагад ийм албан тушаалтай ажил хийдэг. Миний сарын цалин ийм. Тэгээд миний ажлын хамт олон бол маш гоё найрсаг, залуу, бүтээлч. Тэгээд маш гоё тийм хоорондоо одоо тийм эерэг харилцаатай, тийм гоё хамт олонтой ажилтдаг. Миний удирдлага, миний ахлах дарга бол маш гоё манлайлагч, зааж зөвлөдөг, хизээч шүүмжилдэггүй, хүнийг ойлгодог тийм гоё хүн байдаг гэдэг ч юм уу тэгж гоё мөрөөдөж бичих хэрэгтэй. Тэгээд ингэж мөрөөдөж бичихтэй ерөөсөө логикгүй л даанд ингэж өөрийгөө хязгаарлуулж болохгүй. Одоо жишээ нь би магадгүй те би сарын 100 сая төгрөгийн цалинтай гэж бичиж болох байхгүй юу те. Логикийн хувьд биелэх боломжгүй юм шиг харагдчихлаа гэд тэрийг ерөөсөө бичиж болохгүй гэсэн юм байхгүй. Тэгж одоо замбраагүй хязгааргүй сэтгэж мөрөөдөх тусмаа бид нар тэр одоо манифест хийхийг хүсэж байгаа зүйлээсээ ямар ч хамааралгүйгээр чөлөөтэйгээр мөрөөдөж, чөлөөтэйгээр хүсэж бичиж чадах байхгүй юу? Томоор мөрөөдөж тэр зүйлээ ингээд биелэх юм бол баярлна, биелэхгүй байх юм бол мөрөөдөд яагаад биелэхгүй байгаа ингээд цухалдахгүй, уурлахгүй тэгж хамааралгүйгээр манифест хийж тэр зүйлээс хит хамаарлаа ингээд тасалж чадаж тэгж гоё мөрөөдөж чаддаг болох байхгүй юу? Тийм болохоор ерөөсөө ямар ч логик одоо уялдаа холбоонд баригдахгүйгээр бичиж явах хэрэгтэй. Тэ? Одоо ингээл бид нар чи ингээл хитрхи гоё юм бичих юм бол за одоо магадгүй те хорвоо ертөнц бурхан тэнгэр намайг ямар шуналтай өхөн бэ гэж бодоод тэгээ энэ хүслийг минь биелүүлэхгүй байж магадгүй эсвэл за энэ угаасаа биелэх ямар ч боломжгүй гэж бодоод би 500 сая төгрөгийн цалинтай гэж биччихсэн. Би 5 сая төгрөгийн цалинтай гэж багсаж бичдэг ч юм уу те. Ерөөсөө тийх хэрэггүй, хинч намайг шүүхгүй, хинч намайг шүүмжлэхгүй, энэ дэвтрийг хинч уншихгүй, зөвхөн би л уншин, зөвхөн одоо миний л бодол мөрөөдөл энэ дэвтэр дээр байгаа. Тийм болохоор ерөөсөө замбраагүй, хязгааргүй сэтгэж мөрөөдөж те би баг тэнгэрийн яманд ийм гой байртай гэдэг ч юм уу тэгж ерөөсөө одоо биелэх боломжгүй гэж бодохгүйгээр бүх зүйл боломжтой гэж бодож
чөлөөтэйгээр биелэхгүй нь хамаагүй би ийм сайхан зүйлсийг хүсэж байна гэж бодож бичих хэрэгтэй. За тэгээд яг ажил, карьерийн, бизнесийн амжилт гэх юм бол би яг юуд биелсэн тохиолдолд тэрийг амжилт гэж үзэх юм бэ гэдгийг өөрөө өөртөө тодорхойлж тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь миний одоо бүх татварын дараах ашиг орлого ийм тэдэн сая одоо төгрөгөнд хүрэх юм бол би энийг бизнесийн амжилт гэж тооцноо гэд тэгэд би тэр амжилтаа би биелүүлцэн гэж бичих байхгүй тий. Эсвэл магадгүй миний одоо сар болгоно тогтмол үйлчлүүлдэг хэрэглэгчийн тоо одоо 20,000 үйлчлүүлэгчтэй болчих юм бол би энийг одоо ажил, карьер, бизнесийн амжилт гэж үзнэ. Тэгээд би сар болгон 20,000 тогтмол үйлчлүүлэгчтэй тэр үйлчлүүлэгчд маань одоо надад одоо төдий хэмжээний орлогыг оруулж өгдөгөө гэд бичнэ гэсэн үг. Би амжилт гэдгээрээ яг юг тодорхойлж байна. Тэгэд тэрийгээ гоё тодорхой болгоод биелчихсэн болгож бичих байх нэ. Тэгээ яг ингээд бодоод үзэх юм бол ямар ажил, карьер, бизнес хамгийн амжилттай явах уу гэхээр маш олон хүний эрэлттэй, хэрэгцээтэй, шаардлагатай байгаа зүйлийг нь өгч чадж байгаа бизнес л хамгийн амжилттай явна штэ. Тэгээд дээрэс нь өөрийнхөө дуртай хайртай зүйлийг хийх юм бол энергийн талаасаа бас маш гоё амжилттай явах магадлал өндөр. Яг л дургүй ажиллаа хийх юм бол цаанаасаа тэр ажил миний энергийг сороод би ингээ энергигүй үлдээд гараас юм гарахаа болчдөг байхгүй юу. Харин би дуртай хайртай ажиллаа хийгээд ах юм бол тэр ажил эсрэгээрээ надад энерги өгөөд өгдөг. Би ингээд тэрийг хийх гэсэн хүсэл эрмэлзлээсээ баяр багтлаасаа ингээд энергиэрээ тэтгэгдээд байдаг учраас тэр ингээд одоо биежээд одоо маш их энергиэрээ тэр одоо амжилтанд хүрэх магадлал нь ингээ хоёр талаасаа тий. Тэгэхээр би одоо шинэ ажил, карьер эхлүүлэх гэж байгаа бол шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа бол яаж би хайртай дуртай зүйлээрээ дамжуул асар олон хүнд хэрэгцээтэй байгаа тэр зүйлийг өгөх вэ? Би хайртай дуртай зүйлээрээ яаж асар олон хүнд туслаж хэрэгцээ шаардлагыг нь ханган биелүүлж чадах вэ гэдгээ бодож жоод тэрийг эхлүүлэх юм бол тэр бол амжилтанд хүрэхээс өөр ямар ч арга байхгүй. За бас нэг сонирхолтой юм ирсэн boyfriend яаж manifest хийх вэ гэсэн байсан. Тэгэхээр би бол одоо хүнтэй суугаад бараг 10 жил болох ч байгаа болохоор яг boyfriend гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаас би яг юуг ойлгоцсон байгаа вэ гэхээр эрэгтэй хүнээс яг юуг хүсэж хардаг вэ гэдгээгээ тодорхой болгоод тий одоо миний найз залуу бол одоо би найз залуутайгаа ингэж танилцсан маш гоё халамжтай эмэгтэй хүний одоо бие болоо сэтгэл зүйн одоо ялгааг маш сайн ойлгодог, судалдаг, хүндэлдэг. Тэгээд одоо эцэг эхтэйгээ гоё харилцаатай, маш гоё ажилсаг, хөдөлмөрч, карьертэй. Тэгээд юутай ийм одоо Монголын төлөө, хүмүүсийн төлөө гэсэн их сэтгэлтэй гэдэг ч юм уу те. Эр хүнээс яг юу хардгийг тэрийг маань тэр бүх зүйлийг шингээж гисэн тийм одоо хүн байна. Тийм боловсралтай гэдэг ч юм уу юу хэрэгтэй байдیں۔ Тэр бүхнийг шингээсэн тийм хүн байдаг. Тэгээ бит хоёр одоо тэгээд тэр бүхнийг ингээ бичээд тэгээ бит хоёр одоо ийм газараар болцсон, ийм газараар аялсан, маш гоё тийм романтик намайг ингэж баярлуулсан гэл гоё мөрөөдөл бичихгүй юу. Бид нар ч нөгөө жоохондоо ингэж юу аж тоглодог байсан шүү дээ. Дүрд ороод те би одоо загвар өмсөж байна. За би худалдагч байна гэдэг ч юм уу те. Би жүжигчин болсон гэж ингээл тоглоал тий. Тэгэл худалдагч болж та энэ хэд вэ гэлдэг. Энэ 150 сая гэлдэг. Тэгвэл 3-ыг авъя гэл шууд ингээл одоо 300 сая төгрөгийн худалдаа авт гээл тоглож моглол тий. Тэр чинь ямар ч юм логик юмд баригдахгүйгээр бид нэр хөвчлөөтэйгээр тоглож байгаа байхгүй. Манифест хийхэд яг тийм сэтгэлээр хандах хэрэгтэй. Биелнэ үү, биелэхгүй байна уу, логикгүй, илдаатай юу, илдаагүй юу гэдэг нь ерөөсөө огт хамаагүй. Шууд ингээл юу хүсэж чинь зүгээр л хамаагүй тэр зүйлээ бичих хэрэгтэй. Би эр хүнээс ийм зүйлийг хүлээж байна. Тэгэд юунда амьдралдаа тэр хүнийг оруулах орон зайг бий болгох хэрэгтэй. Би болзоотой учраас орой одоо юутай. Орой гарахгүй би болзоонд явах чаа гэд тийм надад болзоонд явхад хамгийн тохиромжтой цаг юу вэ? Амралтын өдөр болгон байна. Амралтын өдөр ажлын дараа би тэдэн цагийн хооронд би гоё болзоонд явах надад цаг байна гэд болзоонд явах цагаа бодох хэрэгтэй. Тэгээд
гэртээ бас те хэрвээ ганцаараа амьдардаг байх юм бол миний найз залуу ирээд энэ хэсэгт ингээ хувцас одоо сольж өмсөх хувцас ингээд энд тавьдаг. Тэгээд хувцас солиод гэрийн хувцас эндээсээ аваад одоо гадны хувцас энд ингэж тавьдаг гэд хувцас тавих. Тэгээ угаалгын өрөөнд одоо сахлын хөөс, сахлын пиретик сойзоо энэ хэсэгт тавьдаг гэд ингээд зай гаргаад өөрийнхөө орон зайг болон сэтгэл зүг тэр бүхэнд бэлдээд эрэгтэй хүний одоо онцлог шинж нь эмэгтэй хүнийхээс юугаараа ялгаатай юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүний талаар юуг мэддэггүй юм, юуг мэддэг байх ёстой тэр талаар те. Тэгээд би найз залуугаасаа ийм одоо санхүү гэр бүлийн амьдралын талаар ийм асуултуудыг асууж гоё ярилцсан бит хоёрын үзэл бодол яг таарсан гэдэг ч юм уу тэгж гоё мөрөөдөж бие болон сэтгэл зүй орон зайгаа бэлэн болгох бэлдэх хэрэгтэй ах гэж одоо юунаас уншиж ийсэн номноос уншиж ийсэн бас өөрөө бас тэгж бодож байна. За байр цэцлэнгийн байшин газар өөрчн юу дөрвөн улирлын хаус тиймэрхүү зүйлсүүдийг одоо манифест хиймээр авал яг байр хайж байгаа бол юу ах хэрэгтэй. Бас яг дэвтэр дээрээ тий хотын энэ бүсэд доороо ийм зөксөлтөй ч юм уу эсвэл ийм гаражтай тэгээд ийм цэцэрлэг сургуультай ойрхон тэгээд тэдэн давхарт тэдэн өрөө цонхоор ийм гоё юмнууд харагддаг. Тэгээд гэж ингэж гоё байрныхаа нөхцөл байдлыг ингэж гоё мөрөөдөж бичээд тэгээд яг би маргааш байрандаа орох гэж байгаа юм шиг өөрөө тэр байртай холбоотой судалгааг хийх хэрэгтэй. Одоо би дотоод тохиолдолтой хаанахаар хийх юм, бууданга хаанаас авах юм, хевсээ хаанаас авах юм, цахилгаан бараага хаанаас авах юм. Яавал одоо хамгийн одоо баг зардалтай галтгооны тавилга, угаалгын өрөөний тавилгуудаа би хаанаас авах юм гээд бүгдийг яг маргааш би ингээд яаралтай байранд орох гэж байгаа хүн шиг судалж өөрөө тэр бүхэнд бэлэн болох хэрэгтэй. Тэгээд би бэлэн болчих юм бол цаанаасаа байр ингээд гараад ирнэ. Одоо жишээ нь тэгээд яг ийм бид нар одоо жишээ нь Тайванд нүүж ирэхээс өмнө энд одоо түрээслэх байраа олох хэрэгтэй болсон байхгүй юу? Тэгээд одоо бид хүүхдүүдтэйгээ ингээд нисэх өдрөөсөө 3 хоног дутуу байх чинь байраа олоогүй лсэн. Тэгээд хүүхдүүдтэйгээ очиход хаана байрлах нь ерөөсөө тодорхойг байсан. Тэгтэл би ерөөсөө маш тайван за гоё байрны одоо яг гоё тохирсон цэцэрлэгтэй ойрхон байрны юу зар тэгэл гараад ирэндээ гэж би бодоодсэн байхгүй юу? Хин нэгэн хүн ингээл байраа сулалж байгаа, засаж байгаа тэр зар нь одоо хараахан орох болоогүй л байгаа. Тэгэл гоё яг гоё тохирсон гоё байр олдчихно дөө гэл бодсон чи яг би тэдийг өрхөөс 3 хоногийн өмнө шинээр зар ороод манай нөхөр тэрийг амжиж хараад очиж уулзаад тэгсэн чи яг цэцэрлэгтэй ойрхон хажуудаа өглөөний цагтай метроны буудалтайгаа ойрхон тэгээ яг хүүхдүүд ингээд тоглох өрөөтэй зайтай маш гоё тохиромжтой тэгээ дээрэс нь тийм түрээс нь тийм амар өндөр биш тийм яг гоё тохирсон байр гинт гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр миний байрыг хин нэгэн маш гоё одоо засаж байгаа надад зориулаад бэлтэж байгаа тэгээд одоо зар нь арай ороогүй байна яагаад гэвэл маш гоё болгож байгаа намайг орно гэд бүр хүн ингээд сэтгэл хөдлөмрөө зарц зориулаад тэрийг ингээд бэлдээд байраад байж байгаа гэдэг тийм гоё догдолсон сэтгэлээр тэр байраа хайж яах хэрэгтэй. Манифест хийх хэрэгтэй. Хэрвээ гоё байр олдохгүй байх юм бол за яг одоо миний байрыг гоё бэлдээд байгаа юм байна. Надад зориулаад улам гоё тохижуулаад байгаа юм байна гэдэг ч юм уу те. Яг тэгж гоё бодох хэрэгтэй. За гэр бүлийн амар амгалан гэр бүлийн харилцаа гэж бас хүн илгээсэн байсан. Тэгэхээр би бол бас энэ дээр яг одоо бүрэн шийдэл юм уу хэлж мэдэхгүй л юм л та. Гэхдээ одоо гэр бүл болоод 10 жил болох явцад би яг юуг ойлгосон бэ гэхээр гэр бүлд амар амгалан уюуд байна. Аз жаргалтай баяр хөөртэй өдрүүд байна. Яг тэрнтэйгээ адилхан одоо хэрүүл маргаантай, гуйныг гомдолтой өдрүүд ч гэсэндээ хэзээ нэгэн цагт ирнэ. Тэгэхээр гуйныг зовлон хэрүүл маргаа ирсэн шигэ бас арилна. Тэгээд тэр бүхний дараа бид хоёрын хамтын амьдрал маань дахиад ингээд 30 40 50 60 жил ингээд үргэлжилсээр л байх учраас тий анханасаа тийм өдрүүд ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрч хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Хоёлаа тэгээ би яг сайхан ингээд нөхөртөөгөө ярьчихсан байхгүй. Хоёлаа ингээд хэрүүл маргаантай би бинийхээ дургу хүргэнэ гэдгээ яачаа одоо хүлээн зөвшөөрчё би биндээ хэлчихье. Би чиний дургу хүргэнэ, чи миний дургу хүргэнэ. Хоёлаа хизээ нэгэн цагт зайлшгүй заавал маргалдаж санал зөрүүлдөх явдал гарнаа.
Тэр бол бүр үнэхээр энэ туйлын үнэн юм аа. Гэхдээ хоёлаа тэр өдрүүд ирсэн шигэ явна. Тэгээд хоёулангийн хамтын амьдрал ингээд цаашаа үргэлжлэх нь үнэн учраас яг тэр өдрүүдийг ингээд одоо хамгийн муухай өдрүүд юм шиг, би хамгийн муухай хүн юм шиг, чи хамгийн буруу юм ингээд хийцэн юм шиг би биэндээ хандахгүйгээр хамгийн муухай үгийг хэлж гомдоохгүйгээр ингээд айтаахан тайвнаар аль болох хурдан тэр амгалан аз жаргалтай өдрүүд рүүгээ шилжихийн тулд тэр бүхнийг ингээд хурдан эвлэрхээ бодё. Хурдан эвлэрхээ бодож ингэж ярилцаж асуудлаа шийдчихье. Тэрнээс хоёлаа ингэж бие биен рүүгээ дайрах те хувь хүн рүү халдах ямар ч тийм одоо юугүй байна. Одоо ямар ч тийм сайн талгүй байна. Тийм болохоор хоёлаа угаасаа бие биенийхээ дургу хүргэн хизээний цагт маргалтна гэдгээ юу ч гэсэн хүлээн зөвшөөрчий. Тэгэх юм бол хизээний цагт тэр нэг хэцүү өдрүүд ирэхэд ерөөсөө тийм юугүй хитрхийн амир хүн дээр хүлээж авахгүй. За ээлжит нэгэн маргаан. Тэгээ энэ ирсэн шигээ угаасаа дуустдаг. Тэгээд амар тайван жаргалтай өдрүүд дахиад хүрээд ирэн тэгээ үргэлжлэнэ. Гэдэг тийм сэтгэлээр одоо хандах юм бол бас арай дээр санагцсан. За машин суглаанд хожмоор байна. Суглаанд джекпот хожмоор байна гэсэн бас тиймэрхүү харилцаад ирсэн мэсэн. Би яагаад заавал суглаанд хожих юм бол гэж бодсон. Суглааны талаар бол бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг ингээд манифестийн энерги онлоор бол суглаанд хожих боломжтой энергиэрээ. Гэхдээ тэрэндээ бүр яалтчгүй зайлшгүй итгэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь би суглааны зөв одоо тэр тохирлын оноог одоо олж чадна гэхээс илүү миний энэ номер бол яг одоо тэр хүнд суулгадна гэдэгт итгэх нь илүү үр дүнтэй юм байна гэж би нэг тийм бичлэг үзчихсэн. Тэгээд заавал ер нь бол суглаанд машин явж халбгүй шүү дээ тий. Жишээ нь ийм загварын ийм машин тэд оны тийм мөнгөтэй машин би авсан. Тэгээд би тэр машинаа авнаад хамгийн түрүүнд тэр газар руу жолоодож явсан. Хамгийн түрүүнд тэр газараас би бензин авсан. Тэгээд миний машиныг мэлаагаад манай нөхөр надад одоо тийм авч өгсөн гэдэг ч юм уу. Тэгж ингэж одоо мөрөөдөж бичиж болноо. За суглаанд бас мөнгө хожмоор байна гэвэл хэмжээний мөнгийг манифест хийхин тулд за энэ мөнгө гэдэг бас хариулт зөндөө иржсэн байхгүй юу. Тийм болохоор мөнгөөрөө яг юу хийх хэрэгтэй байгаа юм бэ гэдгээ маш гоё тодорхой олох хэрэгтэй. Хитрхи их тэгж нөгөө мөнгөнд бид нар ингээд одоо хүч энерги алдаад байдаг байхгүй юу. Мөнгийг бид нар энэ бол миний үнэнч туслах. Энэ бол миний одоо яг хоол хийхэд бид нар хутгахгүйгээр одоо хоол хийх ямарч боломжгүйтэй адилхан мөнгө бол миний одоо хэрэгцээтэй чухал нэг хэрэгсэл юм аа. Одоо амьдралын нэг хэрэгсэл юм аа гэж харах хэрэгтэй. Тэгэхээр одоо тэгхийн бол бид нар одоо ингээл хутгал авахгүй бол өстой болохгүй гэл амар улаар нь дайрдаггүй шүү дээ. Тэрэн шиг одоо мөнгө л авахгүй болохгүй гэдэг нэг тийм боловөр их хэмжээний мөнгийг манифест хийхийн тулд тэр мөнгөөрөө яг юу хийх гэдэг нь маш тодорхой хэрэгтэй. Тэр мөнгөөгөө би ээжтэй өгөх гээд байгаа мó, аялалд явах гээд байгаа мó, машин авах гээд байгаа мó, эсвэл хүүхдийн сургалтын төлбөрт өгөх гээд байгаа мó, яг юу хийх гээд байгаа. Тэр мөнгө яг юунд зориулагдахын гэдгээ маш тодорхой болгоцсон байх хэрэгтэй. Тэгхийн бол бид нар ямар ч тийм зориггүй мөнгө одоо манифест хийх гээд хар чинь тэр чинь нөгөө бид нар энерги ямар ч зориггүй учраас тэрэндээ тэр их энергийг бид нар зориулж чадахгүй байхгүй. Тэр одоо мөнгийг юу хийх үү гэдгээ ингэж төсөөлж юу яаж чадахгүй байхгүй юу? Бичиж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр тэр мөнгөөрөө яг юу хийх гээд би ийм их мөнгөтэй тэргээрээ тийм хийсэн гэх тэр яг тэр биелүүлмээр байгаа өөрийн болгомоор байгаа тэдгээр одоо experience туршлага тэр эд зүйлс тэрдгээр зүйлсүүд дээр илүү төвлөрөх хэрэгтэй. За тэгээд бас нэг сонирхолтой юу ирсэн нь нөхрийгөө өөртөө дахиад дурлуулмаар гэдэг тийм бас юу хариулт ирсэн байсан. Тэгэхээр энэ дээр бас би яг бодсон байхгүй юу. Тэгээ яг бодонгууд ямар хүн тийм дур булаам, тийм attractive гэж ярьдэн штэ тий. Ямар хүн тийм гоё дур булаан байт юм бэ гэхээр тэр чинь бас л яг цаанаасаа энерги байгаа байхгүй. Цаанаасаа нэг тийм танилцах юмсан, ямар гоё хүн бэ, юм ярьж үзэх юмсан, найзлах юмсан гэж нэг тийм бодол төрүүлмээр тийм хүмүүс байдэн штэ. Нэг гоё хүмүүс байдэн штэ. Тэр чинь яг тийм одоо тийм хүмүүсийг өөртөө татдаг тийм энергитэй хүмүүс байгаа байхгүй юу.
Тэгэхээр бид нар одоо хин нэг өөртөө дурлуулахын тулд яалтчгүй өөрөө өөртөө эхлээд дурлах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө би болвол яг те Megan Fox шиг би болвол яг л Malena шиг тийм үзэсгэлэнтэй хүн болгон намайг хараад ямар хөөрхөн юм бэ гэж боддог. Бүх хүмүүс над шиг ийм хөөрхөн болохыг хүсдэг гэдэг ч юм уу. Тийм delusional болоод өөрөө өөртөө эхлээд дурлах хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл би өөрөө өөрийгөө одоо манай нөхөр надад дурлаагүй байна. Би тийм одоо гоё дурламар хүн биш байна гэдэг итгэл үнэмшил миний дотор байгаа үед би хизээч өөрийгөө тийм одоо confident гэдэг чи юу гэдэг лээ. Тэгэхээр нөгөө өөртөө итгэлтэйгээр тэгж тийм энергийг өөрөөсөө цацруулахгүй байхгүй юу. Тэгэхээр тэр чинь өөрөө бас л тийм хуурамч итгэл үнэмшил байхгүй юу. Ерөөсөө тийм дур булаам хүн гэж байхгүй. Өөрөө өөрийгөө дур булаам тийм хөөхөн гэж итгэдэг тийм энергитэй хүмүүс л гэж байгаа. Тэр хүмүүс өөрийгөө тэгж итгэж байгаа учраас өөрийнхөө гадаад төрхөнд одоо тэгж анхаардаг. Өөрийгөө хөөхөн гэж итгэж байгаа хүн л өөрийнхөө гадаад төрхөнд анхаарна. Өөрийгөө муухай гэж итгэж байгаа хүн бол хизээч өөрийнхөө гадаад төрхөнд анхаарахгүй ингээд улам мөнгө гундаад явдаг байгаа байхгүй юу. Тийм болохоор эхлээд өөрөө өөртөө дурлах хэрэгтэй. Өөрийгөө ингээд төсөөлөд үзтээ юу. Би одоо ингээд гудамжаар явж байхдаа дотроо бид нар ч угаасаа тийм delusional тийм хийсвэр одоо ертөнцид амьдарч идэг байхгүй юу. Өөрийгөө Малена шиг, Megan Fox шиг, одоо Angelina Jolie шиг тийм туйлын үзэсгэлэнтэй эмэгтэй гэж төсөөлж явлаа гэд тий. Ямар ч юу ч тийм одоо хор хохирол байхгүй. Өөрийгөө яг тэгж бодож төсөөлж явах хэрэгтэй. Угаасаа бид нар тийм биш гэж бодож байгаа маань хуурамч, тийм гэж бодож байгаа маань хуурамч. Бид нар тийм бүх зүйл одоо тийм хуурамч. Гэхдээ бид нар тэрэнд итгэж явдаг тийм амьдралаар амьдардаг байхгүй. Одоо чинь одоо даваа гараг, мягмар гараг гэдэг өдөр ерөөсөй байхгүй шүү дээ. Бид нар зүгээр л өнөөдөр гэдэг өдөрт даваа гараг гэдэг тийм одоо нэрийг өгсөн байхгүй. Шинэ жил, шинэ он гэдэг юм байхгүй шүү дээ. Зүгээр л нэг одоо нар мандаж өдөр солигдож байгаа. Бид нар л тэрийг чинь одоо юу 12 дугаар сар 1-р сарын 1 он тоолол гэд ингээд нэр өгсөн байхгүй юу? Бид нар тэр нөгөө нэг цаг хугацааны баримжааг авахын тулд нэрлэлсэн болохоос ерөөсө шинэ он, шинэ жил тэ тэдэн сарын тэдний өдөр гэж юм ерөөсө байхгүй. Хорвоо дээр яг одоо цаг л гэж байгаа. Өнөөдөр гэдэг юм л байгаа. Хууль цаац тэ ерөнхийлөгч мөрхийлөгч тэд нар чинь бүгд ер нь бол зохиомл штэ. Хорвоо дээр зарим ус хаантай амьдраад, зарим ус ерөнхийлөгчтэй амьдраад. Тэр хүмүүс эрх мэдлийн олгож байгаа зүйлс чинь зүгээр л энэ толгой доторх хийсвэр итгэл үнэмшил баггүй юу? Тэ энэ миний ярьж байгаа энэ микрофон чинь микрофон биш. Хүн зүгээр микрофон гэд нэрлэлсэн. Өөр ямар ч нэр нэрлэж болох байсан. Тэгэхээр миний нэр жишээ нь Цэнцүрэн. Гэхдээ Цэнцүрэн гэдэг чинь би биш. Би бол хин нэгэн. Гэхдээ энэ нэр өөр ямар ч нэр байж болно. Гэхдээ хүмүүс намайг Цэндэ гэж дуудах юм бол би намайг хэлж гин гэд тэр хүмүүс рүү ингээ хандан ярина. Тэр чинь ингээ бүх юм маш хуурамч хийсвэр. Тэгэхээр өөрөө өөрийгөө туйлын үзэсгэлэнтэй дур булаам эмхтэй гэж итгээд тэгээ ингээ гудамжаар би бол хамгийн хөөрхөн сэтгэл татан бүсгүй гэж бодоод ингээ гоё хамраас өхөө талхаад явхад бол ямар ч буруудах юм байхгүй. Тэр чинь тий өөрөө тэр тэгж бодож байгаа үе тухайн мөч тэр бол туйлын үнэн болж хувирна. Бидний юу гэж итгэж байгаа тэр зүйл туйлын үнэн болж хувирдаг байхгүй юу? Бид нар өөрийн мэдлэггүйгээр бүх өдөр ямар нэгэн зүйлийг манифест хийгээл яваад идэг. Бид нар зүгээр л тэрийгэ мэддэггүй. Миний яг одоо амьдралын нөхцөл байдал сайн юм тохиолдсон бол би манифест хийсэн. Муу юм тохиолдсон бол би бас л манифест хийсэн. Миний тархин доторх итгэл үнэмшээс шалтгаалаад би өөртөө ямар нэгэн сайн болоод муу зүйлийг манифест хийсэн өөрөө мэддэггүй. Гэхдээ бид нар энерги гэдэг зүйлийн талаар уншаад судалчих юм бол тэр зүйлийг өөрийн мэдлгүйгээр биш өөрийн зорилготойгоор одоо intentionally гэж ярьдэн штэ. Албаар манифест хийж тэр аргуудыг бид нар суралцаад байгаа хгүй. Яг өнөөдрийг хүртэл бүгдээрээ одоо тэр аргыг мэдхгүйгээр өөрийн мэдлгүйгээр яаж хийгээд байгаагаа ч мэдхгүйгээр амьдралдаа бүх зүйлийг манифест хийчихсэн яваад байгаа. Би өдөр болгон угаасаа манифест хийдэг. Гэхдээ яаж хийгээд байгаа вэ гэдгийг ойлгохгүй байгаа хгүй. Тэгээд би яг энэ бүхнийгээ юу манифестийн шинжлэх ухаан, мөнгө ба энерги гэж сургалтуудаараа ордог байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо ямар ч ухамсаргүйгээр одоо тархиндаа удирдуулад ингээд амьдралдаа өөрийн мэдлэгөө манифест хийгээд яваад байдаг байсан бол одоо өөрийн мэдлэлтэйгээр өөрийнхөө зорилго мөрөөдлийнхөө төлөө манифестыг ашиглаж сурдаг гэсэн үг байхгүй юу?
За иймэрхүү юунууд ирсэн байсан. Өөр чинь бас турмаар байна гэдэг юу ирсэн байсан. Би болвол бас жин хасах талаар сайн мэдгүй. Гэхдээ нэг удаа надад тохиолдсон зүйл бол би бас турмаар санагдаад тэгээ би өөрийгөө манифест хийн гээд тэгээд би одоо ингээд жин дээр гараад зогссон чи 53 кг-ыг зааж ийн гэд төсөөлөд яваадсан баггүй юу. Тэгээ нэг өдөр би яг жингээ үдсэн чинь ер нь бол тэр үед чинь би 58 8-тай байдаг гэсэн. Тэгээд би жин дээр гарсан чинь нэрнгэсээ 53 зааж ийн. Тэгээ би тураагүй гэдгийг мэдчихэж байгаа юм чинь жин эвдрээд тэгээд 53-ыг зааж байгаа байхгүй. Тэр бол яг манифест мөн. Гэхдээ одоо би өөрөө ингээд одоо зөвхөн жин дээр зааж байгаа тоог бодоод төсөөлөд байсан чинь өөрийнхөө 53 кг би ямар мэдрэгдэх вэ, ямар харагдах вэ гэдгийг төсөөлөхгүйгээр зүгээр тэр жин дээр гарч байгаа тоог төсөөлөд байсан чинь жим маань эвдрээд надад 53 гэдэг тоог харуулчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь дараа нь би буруу манифест хийсэн байна. За би одоо 53 кг жин тэг үед миний би ямар харагдах, ямар мэдрэгдэхин гэдгээр би манифест хийх хэрэгтэй байна гэд. Тэгээд яг ингээд манифест хийжсэн чинь би дараах нь нэг хатгаа аваад тэгээд хатгаанаасаа болоод юм мэдэж чадахгүй болоод бүр имлэг твтээд тэгээд нэг имлэгийн энэ Тайванд имлэг твтгээр юу яд юм бэлээ. Зөвхөн цагаан хоол өгт юм бэлээ. Тэгээд зөвхөн хэд хоног цагаан хоол идээд имлэгээс гараад ирсэн чинь би бүр үнэхээр тураад бүр ингээд миний гар мар хүртэл ингээд хацар мацар хүртэл ингээд шуугдаад тэгээ би жингээ үтсэн чи яг 53 болцсон байсан. Тэгэхээр би яг ингээд одоо өөрөө би одоо хөдөлмөрөөр зөв хооллоод тэгээ тасгал хөдөлгөөн хийж иж 53 болсон гэдгийг би төсөөлөхгүйгээр зүгээр л нэг туранхаа би төсөөлөд байсан чи цаанаасаа ингээд бүр одоо хатгаа аваад тэмлэг твтээд тэгээд би жингээ хасаа 53 болчихж байгаа хгүй. Энэ бол бас нэг төрлийн манифест мөн. Гэхдээ бид нар маш гоё тодорхой тэгэж ямар одоо тодорхой эрүүл аргаар би манифест хийсэн гэдгээ би төсөөлөхгүй бол ингээд цаанаас ямар нэгэн муу байдлаар манифест хийгдэд ирчихэж байгаа байхгүй. Тийм болохоор юугаа манифест хийхдээ бас маш гоё одоо би одоо маш мөнгө олсон. Гэхдээ тэр мөнгө маань надад одоо хин нэгэнд одоо яахгүйгээр хин нэгэнд ямар нэгэн алдагдaltaгүйгээр надад ирсэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар манифест хийхгүй бол ингээд бас ямар нэгэн муу байдлаар бас хүрээд ирэх биелэх боломжтой байдаг байх. Яг гэвэл хорвоо дэлхий дээр бол муу сайн гэж юм байхгүй. Бид нар өөрийнхөө даалт ухамсартах итгэл үнэмшлэр тэтгээрийг сайн муу сайхан мухагаар нь ялгаж шүүж байдаг. Хорвоо дээр бол ямар ч муу сайн гэж зүйлүүд байхгүй. Бүх зүйл зүгээр л зүйл байцдаг байхгүй юу? За бас нэг хамгийн сүүлийнх нь эрүүл урт наслалт хүүхдийн эрүүл мэнд бас охиныгоо өвчин зовиорхгүйгээр хармаар байна гэдэг иймэрхүү эрүүл мэндтэй холбоотой асуулт бас ирсэн байсан. Тэгэхээр хүүхдэд өвдөхөд бол үнэхээр хэцүү. Тэгээ бидний одоо хүүхдэд санаа зовж байгаа тэр одоо бодол мэдрэмж маань бидний гэрлэн биед нөлөөлөө тэр соронзон оронгоор маань ингээд гадагшаа ингээд бидний бодож байгаа мэдэрч байгаа бүхүү ингээд цацраад бидний соронзон оронд нөлөөлж идэг аахгүй бидний биеийн соронзоор аавраад тэгээд тэр маань өөрөө бас бидний хүүхдүүд маш тийм одоо том үнийг бодвол эмзэг байдаг учраас бидний аураг ингээд маш тэгж хүчтэйгээр мэдэрч идэг хүүхдүүд. Тэр хүүхдтэй ингээд маш их санаа зовоод тэг хүүхд өвдсөн байхад үнэхээр одоо санаа зовхгүй байх хэцүү. Гэхдээ бид хитрхи санаа зовоод ингээд шаналаад ах юм бол хүүхд маань тэр аураг бас ингээд мэдрээд байдаг шүү. Тийм болохоор айл болох гэгээлэг баг. Тэгээ би бас нэг Secret гэдэг номыг бичсэн Rhonda Byrne Magic гэдэг ном дээр бас одоо өдөр болгон хүүхдийнхээ миний хүүхд эрүүл их байгаад би талархаж байна гэд унтахаасаа өмнө ингээд залбираад байсан чинь хүүхд нь үнэхээр ингээд эрүүл болоод бүрэн эдгэрсэн тухай бичсэн байхыг уншиж исэн. Тэгээд би бас ингээд манай хүүхдүүд ингээд өвдчих юм бол миний хүүхдийн одоо эрүүл байгаа зүйлсүүдэд нь би талархаж миний хүүхдийн бие хүчтэй байна. Миний хүүхдийн эрүүл эдгээхийн төлөө эдис бүхэн нь хөдөлмөрлөж байна. Дархлаа нь улам бүр хүчтэй болж байна гэж би ингээд дотроо залбирдаг байхгүй юу. Тэгээд хэдий ингээд одоо яасан ч гэсэн одоо халуунтай байгаа ч гэсэн оюун ухаан нь нэрүүл байгаад би талархаж байна. Хөл гарна одоо булчин шүрмэс уушиг тэ одоо ходоод гэдэсгэд би одоо зарим нэг зүйл нь ингээд өвдөд халуурсан байгаа байсан ч гэсэн өөр бусад зүйлсүүд нь бас эрүүл юмнууд нь байгаа шүү дээ. Эрүүл байгаа зүйлсүүдэд нь би талархаж яадаг гэсэн залбирдаг байсан. Хүүхдүүдэд өвдөхөр
хажууд нь ингээд унтцсан байхад нь сууж аад ч юм уу те. Би ингээ хүүхдүүдийнхээ эрүүл одоо энэ юу одоо юунд нь те хотод гис зүрх тэр бүхэнд нь те яс булчин бүх зүйл нь би талархаж гин гэдэг ч юм уу. Тэгж бас бидний одоо зүгээс хийж чадах зүйлсүүд бол тэр байна да те. Тэгээд хүүхдүүдээ ихэ төлөө өөрөө бас энерги хүүхдүүдтэй анхаарна гэдэг чинь миний энерги хүүхд рүү шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө энерги сайн тэтгэж аваад тэгээ хүүхдүүдтэй анхаарад хүүхдүүдээ одоо ингэж юу ах юм бол халамжлахаар бидний энерги хүүхдүүд рүү шилжээд тэр энергийн тусламжтай хүүхдүүд маань бас хурдан идэгнэ. За тэгээд хүүхдээ өвтгөхөд бид нэр аль болох өөрийгөө буруутгахгүй байх хэрэгтэй. Буруутгах юм бол бид нар энерги алдна. Энерги алдах юм бол энерги хүүхдүүдэд зориулж чадахгүй. Тэгээ хүүхдүүдээ тэгж одоо халамжаараа тэтгэхэд маань энерги маань ингээд багасаад байдаг байна. За өөрийнхөө биеийн эрүүл мэндийг бас бодох юм бол ямар хүн хамгийн эрүүл биетэй байдаг вэ гэхээр бидний эрүүл мэнд юунаас шалтгаалдаг гэхээр бидний эсийн доторх хоромсоомын доторх юуны эсийн дотор байгаа хоромсоомын үзүүртэх теломер гэдэг зүйлээс бидний биеийн эрүүл мэнд шалтгаалж идэг байхгүй юу? Теломерийн үзүүр урт байх тусмаа бидний бие одоо хүчрхэг, дархлаа сайтай, бат бөх, яс бат бөх те булчин, чанга, арьс эрүүл, үс ундгүй гэдэг ч юм уу те. Теломерийн үзүүр нь богиносоод ах юм бол эсрэгээрээ дархлаа муудна, яс эргэжин, булчин суларна, арьс үржин, үс цайрна гэдэг ч юм уу те. Тэгж ингэж бидний бие баг багаар ингэж эвдэрч хөгшрөлт явж эхэлдэг байна. Теломерийн уртын үзүүрээ шалтгаалждаг. Гэхдээ тэр теломерийн үзүүр нь урт байх уу, богино байх уу гэдэг нь бидний амьдарч буй орчин бидний амьдралын өдөр тутмын хэв маягаас шалтгаалж идэг. Бид нар одоо тийм эрүүл агаартай, эрүүл хоолтой, эрүүл байгальтай, наартай тийм одоо орчинтой тэгээд эрүүл хоол хүнс хэрэгэлдэг, эрүүлээ усаа сайн уудаг, витамин, амин димээ уудаг, тийм дадал зуршилтай дасгал хөдөлгөөн хийдэг байх юм бол бидний биеийн теломерийн үзүүр урт байна. Тэгэхээр гэхдээ орчин болон тэ бидний амьдралын эргэн тойрны амьдарч буй орчин болон бидний биеийн одоо амьдралын эрүүл хэв маягтай байх нь юунаас шалтгаалах вэ гэхээр миний одоо юунаас бодол доторх миний ухамсардах итгэл үнэмшлээс шууд шалтгаалнаа. Нэг юм байгаа хгүй юу? Becoming Supernatural гэж Joe Dispenza-гийн ном дээр ингэж гарсан байгаа. Нэг химийн лабораторид ажилладаг хоёр хүн тийм юутай хортой цацраг идэвхтэй орчинд ажилладаг. Гэхдээ ийм юутай хамгаалтын хувцас өмсөж ажилладаг. Тэгсэн чинь нэг хүн хор 5 дахь тусцсан. Хоёулаа яг нэг өрөөнд хамтдаа ингээ 10 жил ажилласан мөртлөө нэг нь хор 5 дахь тусаад нэг нь ирүүл байсан. Тэгсэн чинь тэр нь болохоор зүгээр л юутай дотоод сэтгэлийн итгэл үнэмшилтэй холбоотой. Нэг нь болохоор би одоо ийм цацраг идэвхтэй аюултай орчинд ажиллаж гин гэж байнга өөртөө санаа зовдөг байсан. Нөгөөх нь болохоор би ийм хамгаалтын хувцастай учраас надад ямар ч хор хөнөөлгүй гэдэгт итгэдэг байсан. Тэгсэн чинь үнэхээр нөгөө санаа зовдөг байсан хор 5 дахь тусаад хүчж байгаа байхгүй. Гэсэн нэг тийм жишээ бичсэн байсан. Тэгэхээр бидний амьдралын орчин нөхцөл ямар ч байсан гэсэн бид нар өөрөө би одоо энэ витамин уугаад те би өөрийнхөө биеийг хичээсэн байхад бүх зүйл зүгээр гэдэг тийм итгэл үнэмшилтэй байх юм бол одоо гадаад орчин нөхцөл маань бидний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлж чаддаггүй байх нь. Дээрэс нь амьдралын хэв маяг эрүүл байх нь мөн л бидний далд ухамсардах итгэл үнэмшилтэй шууд холбогдож идэг. Би одоо амьдрал бол үнэхээр сайхан те амьдралд дурлсан, амьдралд хайртай, өөртөө хайртай хүн байх юм бол цаанаасаа би эрүүл хоол идэн дасгал хөдөлгөөн хийн, арьс гоо сайхандаа анхаарна. Эсвэргээрээ би амьдралд дурлаагүй, амьдрал бол те маш их зовлон, гуниг, амьдрал хатуу, хэцүү. Би бас одоо тиймч одоо мундаг хүн биш. Би муу ээж, би муухай хүн, би маш их алдаа гаргасан гэдэг ч юм уу. Тиймэрхүү итгэл үнэмшилтэй байх юм бол би цаанаасаа өөрөө ерөөсөө биеийнхаа эрүүл мэндэд анхаарахгүй. Урт насалж удаан жаргахын төлөө би хичээхгүй, дасгал хийхгүй. Тэгээл муу мухай мэдээл, чихэр шоколад идээл, хит боловсруулсан хүнс идээл, бүдүүрээл, тэгэл одоо өвчлөөл тэгж амьдрах байхгүй юу? Тэгэхээр ямар хүн одоо өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч ямар хүн
өөрийнхөө одоо дасгал хөдөлгөөн хийж өөрөө өөрийгөө арчилдаг вэ гэхээр амьдралд хайртай өөрөө өөртөө хайртай хүн байгаа байхгүй. Тэгэхээр амьдралд хайртай өөрөө өөртөө хайртай гэдэг чинь бидний даалт ухамсардаг ихтгэл үнэмшээс шалтгаалдаг. Тэгэхээр бидний теломерийн үзүүр бидний биеийн бат бөх эрүүл энх байдал нь бидний даалт ухамсартай холбоотой. Бид нар даалт ухамсараараа өөрөө өөртөө аз жаргал эрүүл энх эсвэл өвчин зовлон гуниг азгуудл бүтлгүүтлийг манифест хийж идэг. Тэгэхээр бид нар бүгдээрээ л яалтчгүй өөрөө өөрийнхөө одоо даалт ухамсартах сэтгэл үнэмшилтэйг ажиллаж энэ дотор юу байна гэдгийг харж мэдэж авахаас өөр арга байхгүй. Тийм болохоор би эхлээд энэ манифестийн шинжлэх ухаан гэдэг юугаа ячаад сургалтаа бэлтжээд одоо жаргалтай ээж жаргалтай хүүхд гэдэг сургалтаа бас бэлдсэн баггүй. Яг бол жаргалтай ээж жаргалтай хүүхд гэдэг сургалт маань бидний сэтгэл зүйн амар амгалан тэр даалт ухамсартах ихтгэл үнэмшлийг өөрчлөхөд чиглэсэн. Тэгэхээр бид нар цаанаасаа ийм одоо даалт ухамсартах ихтгэл үнэмшлээ эрэг болгож өөрчилснөөр бидний энерги дэвшилж байгаа хгүй. Бид нар энергиэрээ манифест хийдэг. Тэгэхээр тэр энергийг яаж өөрчлөх үү гэдгийг жаргалтай бүх сургалтаараа заадаг. Тэгэхээр энерги өөрчилсөний дараа, энерги их байлгасны дараа яаж тэр энерги манифест хийхэд чиглүүлэх вэ гэдгийг болохоор манифестийн шинжлэх ухаан гэдэг юугаараа сургалтаараа заадаг. Тэгээд дараа нь бидний амьдралд өдөр тутамд мөнгө гэдэг хэрэгсэл зайлшгүй одоо хамт байдаг нь өнөө цагийн зам учраас мөнгөний талаар бид нар ямар зөв ихтгэл үнэмшлийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Мөнгийг бид нар хэрхэн мөнгөтэй яаж зөв харьцаж яаж өөртөө татах юм бэ гэдэг аргуудыг мөнгө ба энерги гэдэг сургалтаараа ордог. Энэ бол 3 тусдаа сургалт байгаа. Гэхдээ жаргалтай ээж жаргалтай бүх сургалтанд маа суух юм бол энэ 3 сургалтыг гурвангийн хамтд нь авах боломжтой. Эсвэл зүгээрээ би угаасаа л амьдралд хайртай. Би угаасаа л одоо миний даалт ухамсартах ихтгэл үнэмшил эерэг байдгаа гэж бодож байгаа юм байх юм бол манифестийн шинжлэх ухаан эсвэл мөнгө ба энерги гэдэг 2 сургалтаас аль нэгийг сонгоод үзэж болно. За ингээд манифестийн Q&A бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Энэ хүртэл хамтдаа сонссонд баярлалаа. Тэгээд бүгдээрнгийнх нь хүсэж байгаа, мөрөөдөж байгаа, манифест хиймээр байгаа, амьдралдаа биелүүлмээр байгаа бүх хүсэл нь биелэх болтугай гэж хүсэн өрөөё. Бүгдээрэнд нь баярлалаа. Хайртай шүү.